батганы эмчилгээг ерөөдөө зөв зохистой хийлгэснээр ерөөдөө эмчилгээ маань ерөөдөө үр дүнтэй байх боломжтой байгаад байдаг. Сайн байна уу? Доктор Чингүн эмнэлгийн арьс хоцлын хэмж Алтан хүү байна. За өнөөдрийн сэдэв болохоор батга өвчний талаар ерөнхий мэдээлэл өгье. За батга өвчин маань ерөөдөө өсвөр наснд ихэвчлэн тохиолдог арьсны эдэд өрсөл байгаа. За нөлөөлөх хүчин зүйлс маань ер нь бол маш их байдаг. Амьдралын хэм маяг, уудамшил, за гадаад орчин, за тухайн хүний одоо аль бүсэд амьдарч байгаа гэдэг зэрэгээс өргөдөө нөлөөлөх хүчин зүйлс маань маш их байдаг байгаа. Батга өвчин өрсөлдөө болон өрсөлдөхүү гэж ер нь ангилдаг. За өрсөлдөхүү батгад нь болохоор хар цагаан батга ер нь ихэвчлэн байдаг. Өрсөлдөө батгад нь эдээд цэврүүн гөвдрүүд, эдээтэд ер нь цист хэлбэрийн батгнууд ихэвчлэн их тохиолддог байгаа. Монголын нөхцөлд бол ер нь өсвөр насныханд ер нь ихэвчлэн их батга, дааврын нөлөөгөөр ерөөдөө батга их тохиолддог. Охид бүсгүйчд бол ер нь дааврын үйл ажиллагаа алдагдсантайгаар холбоотойгоор бас ер нь батгшилтаа бас их гардаг байгаа. За батга эмчилгээний хамгийн номер 1 эмчилгээ бол тухайн хүний амьдралын хэм маяг бол хамгийн чухал. Тухайн маань усаа зөв ууж гэнэ үү, зөв зохистой хоол идэж гэнэ үү, за өтгөн маань өдөр болгон гарч гэнэ үү, орой эрт унтж гэнэ үү гэдэг маань маш их чухал байгаад байдаг. Хоёрдугаар тухайн хүний арьсны арчилгаа их чухал байгаад байдаг. Тухайн маань өглөө орой арчилгаа зөв зохистой хийж гэнэ үү, зөв цэвэрлэгээ явагдаж гэнэ үү, зөв чийгшүүлэлт явж гэнэ үү, зөв хамгаалалт явж гэнэ гэдэг маань их чухал байгаад байдаг. За үүний дараагаар бол тухайн мэрэгжлийн эмч дээр хурж ирээд батганы эмчилгээг ерөөдөө зөв зохистой хийлгэснээр ерөөдөө эмчилгээ маань ерөөдөө үр дүнтэй байх боломжтой байгаад байдаг. За батга эмчилгээнд эмнэлгийн нөхцөл бол хамгийн ихэнд болохоор ер нь химикал өнгөц пилингүүд ерөөдөө их зөвлөдөг байгаа. Хоёрдугаар батганы цэвэрлэгээ хийдэг. За гуравт нь болохоор ерөөдөө батганы лазер эмчилгээ ерөөдөө өрсөлийг дарах улаалтыг бууруулах эмчилгээнүүд ер нь зөвлөдөг. За дөрөвдүгээр ер нь шаардлагатай бол эми эмчилгээнүүд давхар хавсарч хийгддэг. За дараагийн удаад бол үнэхээр батганы сорив үүссэн батганы дараах одоо эмчилгээ шаардлагатай тохиолдолд ер нь бол зөв эмчилгээ, за лазер эмчилгээ тэрийг хавсран эмчилгээ үйлчилгээ явуулдаг байгаа. За нэгэнт батга маань эмчлэгдээд батганы сорив үүссэн тохиолдолд ер нь зөв эмчилгээ болон лазер эмчилгээнүүд илүү их эмчилгээний үр дүнтэй байгаад байдаг. Үр дүн нэлээд сайн гардаг. За зөв эмчилгээний дотор нанофракс эмчилгээ, МТС, за Secret RF зэрэг зөв эмчилгээнүүд илүү их үр дүнтэй байгаад байдаг. За тухайн хүнийхээ арьсны онцлогоос шалтгаалаад ямар эмчилгээ хийгдэх үү гэдгийг эмчийн үзлэгээ тодорхойлдог байгаа. За нанофракс эмчилгээний давтамжийн хувьд болохоор 14-өөс 21 хоногийн давтамжтайгаар тухайн хүний батгахныхаа сорив хэр гүн гэдгээс шалтгаалаад ер нь бол 3-5 удаа ордог. Энэ эмчилгээ маань улирлын чанартай учраас ер нь 10 сараас 3 сар хүртэл хийгддэг байгаа. За Secret RF эмчилгээ бол ерөөдөө 21-с 28 хоногийн давтамжтайгаар курс бол ерөөдөө тухайн хүнийхээ эмчилгээний үр дүн гартлаа ер нь хийгдэж болно. Улирал хамаарахгүй давуу талтай эмчилгээ байгаа. Батганы сорины дараагийн эмчилгээ үр дүнтэй эмчилгээний нэг төрөл бол fractional C2 лазер байдаг. За fractional C2 лазер маань ерөөдөө улирлын чанартай арьсыг гэмтээж төлж гуйжуулдаг эмчилгээ учраас ерөөдөө 10 сараас 3 сарын хооронд хийх нь илүү тохиромжтой байгаад байдаг. За хийлгэснийхаа дараадаа ерөөдөө тодорхой хэмжээний гам дэглэм барьдаг тухайн хүний амьдралын хэм маягт нөлөөлдөг учраас ерөөдөө эдгэрэх хугацаа бол ер нь бол 7-оос 14 за цаашлаа зарим хүмүүс 1 сар хүртэл ерөөдөө эдгэрэх хугацаа ордог байгаа. Давтамжийн хувьд болохоор тухайн хүний бас батгахныхаа сорины гүнээс шалтгаалаад хэдэн удаа орох нь ер нь бол тодорхойлогддог байгаа. Зөв эмчилгээ болон лазер эмчилгээний дараа бол гам дэглэм бол ерөөдөө адилхан. За тухайн эмчийн зөвлснөөр ерөөдөө 7-оос 14 хоног ерөөдөө дэглэх гам дэглэмийг сайн барих хэрэгтэй байдаг. Энэ нь одоо арьсаа маш сайн арчилна, нарны тосоо сайн дурган, алкогол хэрэглэхгүй, саун бассейнд орохгүй, за шинэ бүтээгдэхүүн хэрэглэхгүй, за арьсан дээр ерөөдөө гэмтэл учруулахаар янз бүрийн химикал пилингүүд ерөөдөө хэрэглэхгүй байх нь илүү тохиромжтой байдаг. Лазер эмчилгээ болон зөв эмчилгээ хийхэд эсрэг заалт байдаг. За хамгийн түрүүнд ерөөдөө жирэмсэн хөл хүмүүст ер нь бол хориотой, хоёр дээр ерөөдөө эдэд өрсөл болон арьсан дээр ил шарах байгаа бактерийн, вирусын, мөөгөн цэрийн халдвартай үед бол ер нь орох нь хориотой. Батга эмчилгээг мэрэгжлийн газар мэрэгжлийн эмчтэр ерөөдөө хийлгэснээр эмчлүүлснээр ерөөдөө цааштай эрсдлүүд маань ерөөдөө багасдаг. Тухайн хүн маань одоо гэрийн нөхцөлд өөрөө шахснаар ерөөдөө өрсөлөө улам ихсгэх, за батганы сорийг гүн болгох ерөөдөө эрсдлүүдийн маань ихсгдэг. Мөн талбайг одоо ч улам ихсгэж өгдөг. Нүүр, за хүзүү, цээж, ар нуруугаар ерөөдөө тархалтын маань улам ихсгээд хүндрүүлээд ирдэг байгаа.